Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3. За нийт сонсогчдод өдрийн мэнд хүргэе. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3 дугаар студиэс та бүхэнтэйгээ зочны цаг нэвтрүүлгээр уулзах гэж байна. Өнөөдөр манай зочны хойморт стандарт хэмжил зүүн газрын Төв аймгийн стандарт хэмжил зүүн хилцээний дарга отхон цэцэг хүрэлцэн ирж оролцож байна. Таныг цаг зав гарган олон түмэнд мэдээлэл хүргэхээр хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сонсогчд маань бол стандарт хэмжил зүүн газар ер нь өөрсдийнхөө албан салбар нэгж болгоныхоо үйл ажиллагааны онцлог за тэнд одоо ямар бидний амьдралд хэрэгтэй ямар үйл ажиллагаанууд явагддаг талаар бол цувралаар мэдээлэл хүргэж байгаа. Өнөөдрийн хувьд бол бас орон нутгийн төлөөлөлд ирсэн байгаад маш их баяртай байна. За баярлалаа. За тэгэхээр Төв аймгийн аймаг дахь стандарт хэмжил зүүн хилцс гэж байгаа тийм. Тэгэхээр аймаг болгонд л яг ийм адилхан хилцс байдаг үлдээд Төв аймгаар төлөөлүүлээд ярихад энэ аймагт байдаг стандарт хэмжил зүүн хилцс гэдгийн үндсэн чин үүрэг нь бол ямар одоо үүрэгтэй байдаг юм бэ? За Төв аймаг дахь стандарт хэмжил зүүн хилцс нь 1972 онд төлөвлөгөөний комиссийн дэргэд орон тооны бас одоо зөвлөл байгуулагдсанаар үүссэн байдаг. Одоо нэг 50 орчим жил 50 гаруй жилийн одоо үйл ажиллагаа явуулсан байна. За хуулиар олгогдсон үндсэн чиглэлийн хувьд 21 аймаг дахь стандарт хэмжилсэн хэлцэнд 1-р бүтээгдэхүүн ажил үйлчилгээний баталгаажуулалт, 2-р тэмж хэрэгслийн баталгаажуулалт, 3-т нь сорьцын хяналтын чиглэлийг, 4-т нь хэмжилзүйн одоо хяналтын чиглэлийг, 5-т нь сорьж шинжилгээ тийм ээ. Бүтээгдэхүүнд одоо стандартын шаардлага нийцэж гэнэ үгүй юу гэдэг шинжилгээ, сорьж шинжилгээний үйл ажиллагааг за дараагийн юунд бол стандартын салбар сан буюу стандартаар одоо иргэдэд үйлчлэгээ үзүүлэх ийм үйлчлэгээ одоо бүх аймгийн стандарт хэмжилсэн хэлцүүд үзүүлж байгаа. Баян хонгор аймаг, Дархавал аймгийн хувьд бол сорьцын одоо шинжилгээ хийдэг лаборатори ажилладаг байгаа. За Төв аймгийн хувьд 5 жилийн статистик мэдээнээс харахад жил дунджаар нэг 350 орчим үйлчилгээнд одоо бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт хийсэн байна. За нэг 10 нэр төрлийн бүтээгдэхүүн бас баталгаажуулалт хийсэн байна. За жилдээ дунджаар нэг 4500 орчим хэмжих хэрэгсэлд шалгаж баталгаажуулсан байна. За сорьж шинжилгээний хувьд бол нэг 1500 орчим дээжинд нэг 4000 орчим одоо үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. За үйлчилгээний баталгаажуулалтын хувьд бол одоо сүүлийн 5 жилд орон нутгийн стандарт хэмжилсэн хэлцүүдээс хамгийн олон одоо үйлчлэгийг баталгаажуулсан буюу нийт одоо үйлчлэгээнийхээ нэг 85.2% хүрч ажилласан байна гэдэг ийм статистик байна. За зөвхөн би хувийнхаа зүгээс сонирхож байна л да. Ер нь орон нутагт байгаа ийм стандарт хэмжил зүүн хэлтсүүд ямархуу орон тоотой ажилдгийг хажуудаа ямар одоо боломжийн лабораторитой байдгийг те одоо энэ чинь зөвхөн аймгийнхаа хэмжээнд одоо үйлчлэгийг үзүүлж байгаа гэж үзэн шүү дээ тий. Тэгэхээр ямар хөө орон тоотой байх вэ ер нь нэг аймаг одоо стандарт хэмжилсэн газар бол Монгол Улсын шадар сайдын одоо батлсан бүтэц зохион байгуулалтын схем байдаг. Стандарт хэмжилсэн газрын даргын тушаалаар тухайн одоо орон нутгийн стандарт хэмжилсэн хэлтэс хэдэн орон тоотой байх вэ гэдгийг батсан тушаал байдаг. За ер нь бол дунджаар нэг тий одоо Говьсонбор аймаг бол 2022 онд шинээр байгуулагдсан. Ингээд манай одоо орон нутагт 21 аймагт салбартай болсон. Нийт одоо стандарт хэмжилсэн салбарт 700 гаруй албан хаагч ажиллаж байна. Энээс орон нутгийн стандарт хэмжилсэн салбар за Говьсонбор бол нэг 11 орон тоотой байгаа. Бусад аймагуудын хувьд бол нэг 18-аас 23 орон тоотой ажиллаж байгаа. Манай аймгийн хувьд бол нэг 20 орчим одоо 20 албан хаагч ажиллаж байна. За тэгэхээр орон нутагт үйл ажиллагаагаа явуулаад орон нутгийн иргэдийн бүтээгдэхүүнүүдийг одоо ингээд стандартыг хангаж гин үгүй юу гэдэг шинжилгээ дээр хийдэг юм байна. Яг одоо энэ бүтээгдэхүүний баталгаажуулалт гэж юугаа хэлээд идэг юм бэ? За стандарт техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль байгаа. Энэ хуулийн дээр бол
одоо хүний эрүүл мэндэд, малын эрүүл мэндэд, байгаль орчин тийм ээ. Улс орны аюулгүй байдал тохиролт үзүүлж болзошгүй одоо бүтээгдэхүүнийг заавал баталгаажуулна гэж заасан байдаг. Тэгэхээр тэр нөгөө заавал баталгаажуулалтанд хамрагдах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт хаанаас гардаг вэ гэхээр засгийн газрын тогтоолоор батлагдаж гардаг байгаа. Энд бол одоо тухайлах юм хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн байх жишээтэй, барилгын материал тийм ээ, барилгын үйлдвэрлэлийн байх одоо жишээтэй, мөн одоо үйлчилгээний хувьд бол худалдааны газар, нийтийн хоолны газар тийм ээ, аялал жуулчлал, хүүхдийн заслан гэх мэтчлийн юм одоо үйлчилгээнүүд байдаг. Эдгээрт бид бол одоо заавал хуулиар хүлээсэн үргийнхаа даваа аж ахуйн нэгж иргэдүүд одоо үйлчилгээгээ бүтээгдэхүүнээ заавал баталгаажуулалтанд хамруулах үүрэгтэй гэсэн. Энэ хүрээнд би түрүүнд дурдсан манай аймгийн хувьд бол үйлчилгээний нэг одоо 350-ыг одоо жилдээ үйлчилгээ баталгаажуулаад явж байна. Бүтээгдэхүүний хувьд манай аймаг онцлог. Одоо Улаанбаатар хотыг тойрон байршлын хувьд одоо тойрч байдаг байршлын хувьд нэг 10 орчим нийт төрлийн бүтээгдэхүүнийг баталгаажуулж байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт гэж юу вэ? За жагсаалт байдаг юм байна. Тэгэхээр тэр баталгаажуулж байгаа одоо ямар учраас энэ бүтээгдэхүүнийг баталгаажуулаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн одоо нэг ус байлаа гэхэд стандартаар тогтоосон норм байна. Тэр шаардлагыг хангаж гинэ үгүй юу гэдгийг тохирлын үнэлгээний байгууллага, хүндлэгийн баталгаажуулалтын байгууллага одоо баталгаажуулдаг гэсэн үг. Тэгэхээр тохирлын үнэлгээний үйл ажиллагаа гэдэг маань болохоор нөгөө одоо тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа тийм ээ, үйлдвэр нь ямар орчинд байгаа юм, тоног төхөөрөмж нь ямар байгаа юм, тийм ээ, хүний нөөц нь ямар байгаа. Үнэхээр тэр мэргэжлийн хүн одоо үйлдвэрлээд байгаа мó энийг гэдэг олон талаас нь тухайн бүтээгдэхүүний одоо түүхийд бүтээгдэхүүнд ямар байгаад байгаа. Нөгөө хууль эрх зүйн зохицуулалтад хангаад байгаа юм уу? Шинжилгээнд хамрагдсан юм уу? Импортоор одоо орж ирж байгаа түүхийд бүтээгдэхүүн шиг байгаа. Энэ бүтээгдэхүүн тэр гадаад улс орондоо бас шинжилгээнд хамрагдсан юм уу? Баталгаажуулалтанд хамрагдсан юм. Энэ бүгдийг үзээд тухайн бүтээгдэхүүн нь одоо стандартын болон норматив техникийн баримтчийг хангаж байна гэдгийг нотлоод гэрчлэлээ олгодог байгаа. Тохирлын гэрчлэлээ олгодог байгаа. Тэгэхээр одоо энэ дээр хэрэглэгчд маань тухайн бүтээгдэхүүн нь одоо стандартын шаардлага хангасныг хүндлэнгийн баталгаажуулалтын байгууллагаар татсныг эрчилгээсэн байх юм бол одоо тухайн бүтээгдэхүүнийг би хэрэглэх боломжтой юм байна. Энд итгэх итгэл одоо тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй. Ингэжээч одоо тохирлын үнэлгээний байгууллагууд нь одоо улсын болон бусад одоо хүний одоо амьдралын чанарыг дэвшлүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байгаа гэсэн үг. Монгол улсын хэмжээнд мэдээж 21 аймаг дахь стандарт хэмжил зүйцээс гадна бас тохирлын үнэлгээний байгууллагууд байгаа. Энэ тохирлын үнэлгээний байгууллагууд үнэхээр одоо энийг баталгаатай гэдгийг нотлоод байгаа мó гэдгийг итгэмжлийн байгууллагаар бас итгэмжлэгддэг гэсэн үг. Тэгжээж нөгөө баталгаа хийгээд байгаа тийм ээ ажиллаад байгаа албан хаагчид маань ажилтнууд маань одоо яг тэр хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах чадвартай юм байна. Тэр үйлдвэрлэлээ мэдгийм байна гэдэг ийм одоо итгэмжлэлээр буюу одоо хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Мөн одоо Монгол улсын хэмжээнд үндэсний итгэмжлийн төв ажиллаж байгаа олон улсад бас хүлээн зөвшөөрөгдөх ажлыг мөн одоо итгэмжлэрээ дамжигдаад хийдгээ гэсэн үг. Бүтээгдэхүүний баталгаажуулалт гэж л да. Тэгэхээр Төв аймгийн өөрийн брэнд гэж байх нь шүү дээ тийм үү тий. Төв аймгийн брэнд за одоо жишээлбэл Төв аймгийн хэрэглэгч одоо юу гэдгийг за төв гэдэг нэртэй далах байлаа гэхэд энэ далах одоо Төв аймгийн стандарт хэмжилсэн газраар хэлтсээр дамжаад нөгөө бүтээгдэхүүний баталгаажуулалт авсан уу гэдгийг яаж мэддэг? Нэгдүгээрт нөгөө түрүүнд би хэлсэн ба тохирлын гэрчлэгээ гэдэг энэ одоо энэ тухайн бүтээгдэхүүн гэрчлэгээтэй шүү гэдэг асуудал. Нөгөөтэйгөр тохирлыг нотлох одоо тухайн одоо бүтээгдэхүүн нь энэ тохирлын гэрчлэгээнд хамрагдсан байх шүү. Ямар баталгаажуулалтын байгууллагаар хамрагдсан бэ гэд манай стандарт хэмжилсэн одоо салбарын хүрээнд оюуны өмчөөр баталгаажсан юм тэмдгүүд байдаг. Оюуны өмчөөс одоо гэрчлэгээсэн гэсэн. Тэгэхээр тэр одоо бүтээгдэхүүн нь үйлчлэгээ нь мөн адилхан манайх бол баталгаатай шүү гэдгээ нотлоод одоо хэрэглэгчдэд мэдээлэх байдлаар хаяг шишгэн дээр тэр одоо тэмдэг логог тавьсан байх. Стандарт certified гэдэг ингээд ийм лого байгаа. Тэгээд одоо хаяг шишгэн дээр хаяг шишгний стандарт байдаг. Хүнсний бүтээгдэхүүний хувьд 6648 MNS гэдэг үндэсний стандарт байдаг. Тэн дээр ямар одоо үзүүлэлт байх вэ? Хаяг шишгэн дээр хэрэглэгчдэд бид ямар мэдээлэх ёстой вэ гэд. Тэн дээр бол бид одоо тохирлын баталгаанд хамрагдаад гэрчлэгээсэн бүтээгдэхүүн дээрээ тэр лого тэмдэг одоо манахаас баталгаажсан тэр юуг бол одоо тэмдэглэгийг
одоо тавихыг одоо шаардж байгаа. Гэхдээ энэ бол одоо бас төдийлөн одоо яг 100% одоо бас тавиагүй байгаа. Гэхдээ бол хэрэглэгч бол энэ дээр одоо хаягшгоо одоо үзэж танилцахдаа энэ чинь гэрчлэгээтэй юм байна шүү дээ. Энэ чинь тодорхой хэмжээнд баталгаатай гэдгийг хөндлөгийн баталгаажуулалтын байгуул нотолсон юм байна шүү дээ. Одоо мэдэх ёстой гэсэн. Өнөөдөр бид ярилцлаганд орж байгаа юм чи одоо хэрэглэгчд маань, иргэд маань энэ тухайн бүтээгдэхүүн чинь баталгаажуулалтанд хамрагдсан юм уу гэдгийг зөвхөн стандарт хэмжилсэн газар биш мөн одоо энэ итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагууд одоо бий болж байгаа. Эдгээрийн одоо энэ баталгаатай гэдэг нотлоготой гэдэг тэмдгийг бас авч бүтээгдэхүүний сонголтыг хийх юм бол таны эрүүл мэндэд одоо нөгөө сөрөг нөлөө гэхээсээ илүүтэйгээр эерэг өөрчлөлтийг авчрах та бүтээгдэхүүнийхээ сонголтыг зөвхөх туслана гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За бүтээгдэхүүний баталгаажуулалт гэдгийг ерөнхийд нь ойлгочлаа. Одоо тэгвэл ер нь ард түмэн дээр хамгийн их ойрхон өдөр тутамдаар тулж идэг зүйл нь бол хэмжих хэрэглэгдэхүүн, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт байдаг. За энэ хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт гэдэг нь бол одоо бүтээгдэхүүний баталгаажуулалт гэдгээс тис өөр юм байдаг байх. Энийг ерөнхийдөө зүгээр энгийн үгээр тайлбарлавал юу байдгийг. За мөн одоо бас хууль дурдаад хэлээ хэмжилсэн тухай хууль Монгол Улсад мөрдөгдөд явж байгаа. Энэ хуулийн дээр мөн л одоо худалдаа үйлчилгээний тооцоо, тийм ээ улс орны аюулгүй байдал одоо хүний одоо эмчилгээний онцлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл хэмжүүрийг заавал одоо их төрийн хяналт шалгалтанд хамруулна гэдэг ийм заалт байдаг. Тэгээ мөн стандарт хэмжилсэн газрын даргын тушаалаар ийм хэмжих хэрэгслийг одоо төрийн хяналт шалгалтанд заавал хамруулна шүү гэдэг чагсаалт байдаг. Энэ дээр бид энгийнээр тайлбарлах юм бол хамгийн наацхан жишээ худалдааны одоо газар ашиглаж байгаа жингүүд байна. Биднээс өдөр тутмын ашиглаж байгаа цахилгааны тоолуурууд байна. За шатхан түгээх станцаас бид шатхан авдаг. Нөгөө түгээгүүрүүд байна, тийм ээ. За эрүүл мэндийн одоо үйлчилгээ аваад бид даралтаа үзүүлдэг. Тэр даралтын аппаратууд байна. Гэх мэтчлэн ингээд маш олон одоо хэмжих хэрэгслүүд байгаа. Одоо жишээлбэл би зүгээр бодъё л да. Нэг торог авлаа гэтэл тэр метр нь яг стандарт мөн үгүй биш үү гэдгийг бас хянах уу? Хянана. Метр бас мөн байгаа. Тэгэхээр одоо ямарваа нэгэн үйлчилгээ авахтаа тийм ээ иргэний одоо хяналтаа тавьж болох байхгүй юу? Таны энэ хэмжих хэрэгслийн баталгаатай юм уу? Тийм ээ ямар эрх бүхий байгуулгаар баталгаажуулсан юм уу? Гэрчлэгээ нь байна уу? Би авч байгаа никел будаанда одоо никелэ гэдэг ихтэй байх. Тэрш одоо төрийн хяналт ингээл өдөр тутамд яваал энэ баталгаатай энэ баталгаагүй гэхээсээ илүүтэй иргэд бид өөрсдөө тухайн одоо худалдаа авч байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээг тийм ээ хэмжээг үнэн байна уу бодиттой байна уу би үнэхээр одоо никел будаа тэр маань үнэн байна уу гэдгийг хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт гэдгээр одоо дамжигдаж явдаг гэсэн үг. За ерөнхийдөө олон улсын түвшинд мөн одоо тэр 1 кг будаа байна гэдгийг бид Монгол улсын хэмжээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо улсын эталон байдаг. Тэрнээс нэг дамжуулалт гээд тийм ээ ажлын эталон тэгээд одоо доош ингээд одоо нэг жиг дамжуулаад эцсийн хэрэглэгч буюу одоо худалдаан дээр байгаа 1 кг одоо жингүүд гэдэг штеп 1 кг байгаа гэдгийг нөгөөтэйгөр зөвхөн хэрэглэгч гэхээсээ илүүтэйгээр худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэд маань мөн одоо нөгөө хүнд никелэл будаавал никелийг л өстой. Тэгэхээр магадгүй тэр одоо хэмжих хэрэгслээ шалгалт баталгаажуулалтанд хамруулаагүй шалтгаалаад никел будаа өгөх гэж байгаа одоо дандаа 1.1 одоо 10 грамаар ч юм уу 20 грамаар илүү бүтээгдэхүүн өгөөд байх юм бол өөрсдөө алдагдлалд орно. Тэгэхээр энэ хэмжлийн нэгдвэл байдлыг хангах гэдэг чинь хэрэглэгч болон одоо үйлдвэрлэгч одоо юу байдгийг тийм ээ аж ахуйн нэгж эрхлэгч бизнес шиг одоо адил тэнцвэртэй байх энэ нөхцөлийг хангадаг гэсэн үг. Хин хинийгээ охирохгүй л байх хэрэгтэй тийм ээ. Тэгээ өөрөө охирохгүй байх хэрэгтэй бас хэрэглэгчийг охирохгүй байх хэрэгтэй. Тэгээд энэ хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын ач холбогдол за эрүүл мэндийн салбар дээр хэдүүлээ жишээ аваад ярил л да. Даралтын аппарата баталгаажуулаагүй одоо шалгалт баталгаажуулалтанд хамрагдаагүй тийм даралтын аппарат ашиглаад нэг эмч эмчилгээ онцлогоо хийчлээ. Эргээд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэхээр тэр аппарат буруу заагаад тэр хүнийг буруу эмчлэх юм бол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тийм учраас энэ одоо хэмжих хэрэгслийн одоо шалгалт баталгаажуулалтын ач холбогдлыг эргээд бас аюулсаа ойлгож авах хэрэгтэй гэдгийг хэлье. За одоо танай лаборатори одоо танай хэлтэс жишээлбэл Төв аймгийнхаа хэмжээнд хичнээн одоо жишээл метр даралтын аппарат жин одоо өөр юу байна? Манайх бол одоо итгэмжлийнхаа хүрээ буюу нөгөө бас мөн одоо зөвшөөрөгдөж авдаг байгаа. Энэ дээр
бид одоо массын хэмжих хэрэгсэл буюу жингүүд байна. Шатун түгээх станцуудын түгээгээр хошоо цахилгааны тоолуурууд байна, даралтын аппарат байна. Усны тоолууруудыг баталгаажуулж байна. Ер нь бол хэмжлийн нэг 4-5 төрлөөр баталгаажуулалтыг шалгаж баталгаажуулалтыг хийж байгаа. Нийт одоо Төв аймгийн хэмжээ нэг 20 гаруй мянган хэмжих хэрэгсэл байна л да. Энэний бид хэд нэг 80 орчим хувийг нь бол баталгаажуулалтанд хамруулж чадж байна. Бусад 20% нь бол нөгөө эталон тоног төхөөрөмжөө шилтгаална. Мөн одоо нөгөө төсвөө шилтгаалаад бас баталгаажуулалтанд хамруулж одоо чадахгүй гэх юм уу? Ийм одоо байдлууд байгаа. Эргээд энийг бид одоо баталгаажуулах тал дээр яаж ажиллах вэ гэдэг дээр бас төлөвлөлтөй ажиллаж байна. За манай Төв аймгийнх нэг чинь Эрдэнэс л алтан шанга эднэр гэдэг нэг чинь наадамтай те. Улаанбаатар хотыг тойрсон одоо ихэнх сүүний фермүүд биднэрт одоо ирж байгаа сүүнүүд бол үйлдвэрээр дамжаад ч тэр за одоо шанагдаад ирж байгаа ч тэр ер нь Төв аймгаас байх нь элбэг бах гэж би боддог. Тэгэхээр тэр шанах чинь бас нэг стандарттай байх хэрэгтэй юу ер нь. Шанах болохоор одоо бол нөгөө одоо усны тоолорыг баталгаажуулж гин гэдэг чиг эзлэгүүний хэмжих хэрэгсэл байгаа. Тэгэхээр нөгөө одоо тэрийг мөн одоо шанах гэх нь юу юм ямар ч гэсэн хэмжээтэй хэмжих хэрэгслийг чадварж баталгаажуулах ёстой л гэсэн. За одоо хоёулаа бол ингэнэ. Монгол Улсын их хурлын 2024 оны 64 дугаар тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. За үүнтэй холбогдлолтойгоор танай аймаг болон танай бүс тий энэ бүсийн хөгжил цэцгэлтэнд ер нь энэ аймагуудын стандарт хэмжил зүүн хилтэс ямар үүрэг оролцоотой байна. Энэ ер нь ямар болоосоо гэж бодож байна. Ямар байх нь илүү зохимжтой гэж үздэг юм. За Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын одоо хөгжлийн цорын ганц гэх юм уу шийдэл нь бүсчилсэн хөгжилгээд үзэл баримтлалаа улсын их хурлыг одоо тогтоолоор баталсан. Бид мэдээж стандарт хэмжилсэн одоо 21 аймгийн салбар бол энэ дээр маш чухал үүрэг оролцоотой оролцох ёстой. Тухайлах юм бол одоо энэ үзэл баримтлалд аймагуудыг 7 бүс болгох хаасан байгаа. Манай аймгийн хувьд бол Төвийн бүсэд Дархан Сэлэнг Төв аймаг бол Төвийн бүсэд одоо харьяалагдж байгаа. За тэгэхээр Төвийн бүсийн үндсэн одоо энэ баримтчигтэр бодлого юу бэ гэхээр одоо хөдөө аж ахуйн төрөлцсөн бүс ажил дурын дэд бус болгоно гэдэг ийм зорилго тавьсан байгаа. За ингээд зорилгын хүрээнд нэлээд олон зорилтууд байна л да. За энэ зорилтын одоо нэгийг наваад үзэх юм хүнсний аюулгүй байдлыг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хангана гэсэн энэ зорилт байгаа. За энэ зорилтыг хангахад би хамгийн түрүүнд нөгөө одоо тэгээд Төв аймгийн хувьд бол төмс хүнсний ногооны Монгол улсын шидэ 50% төмсний хүнсний ногооны нэг 21-аас 22%-ийг үр тарианы 27-аас 28%-ийг одоо хангаж байгаа ийм статистик мэдээ. Дангаараа хангаж байгаа Төв аймаг, Сэлэнг аймаг бол ерөнхийдөө одоо газар тариалангийн бүс нутаг тийм ээ. Тэгэхээр тухайн одоо энэ хангаад байгаа бүтээгдэхүүн маань одоо хүний эрүүл мэндэд тохирч байгаа юу гэдэг асуудал тийм ээ. Стандартын шаардлага хангаж байгаа юу гэдэг асуудал гарч ирнэ дээ. Тэгэхээр яг хөө энэ одоо үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг энэ одоо төмс хүнсний ногоог өнөөдөр шаардлага хангахгүй байна гэж хэлж байгаа юм биш. Ерөнхийдөө бид энэ ойлголтыг өгөх эргээд бүсчилж хөгжлөд одоо ямар вэ гэдэг талаас нь энгийний одоо жишээгээр иргэдэд бас би тайлбарлахыг хүсэж байна. Тухайлх юм бол манай стандарт хэмжилзэн газар бол 21 аймагт стандарт хэмжилзэн хэлцэж чанарын дэд бүтцийг хэрэгжүүлдэг. Одоо чанарын дэд бүтц гэдэг дээр нэгдүгээр стандартчлалын асуудал ордог. Стандартчлалын асуудал. Бүх юм стандарттай байвал бүтээгдэхүүн чанартай. Сайд засгийн газраас бол ерөөсөө энэ стандарт хэрэгжихгүй дээр хөгжлийн одоо гацаа байна гэдэг үзээд байна шүү. Тэгэхээр бид стандартчлалын асуудал дээр юу байдаг гэхээр одоо ус гэд бүтээгдэхүүн байлаа, төмс гэд бүтээгдэхүүн байлаа. Тэгэхээр энэ төмс гэдэг бүтээгдэхүүн ямар байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө өгөн бэ? Ямар шаардлага хангасан байх юм бэ гэд шаардлагыг тогтоож өгсөн баримтчиг байдаг. Мөн одоо засгийн газраас баталсан техник зохицуултууд байдаг. Тэгэхээр стандартчлал буюу стандартчлалын баримтчиг дээр одоо зөвхөн одоо үндэсний стандартаас гадна байгууллагын стандарт байна. Олон улс нутгийн стандарт байна. Тэгэхээр энэ стандартчлалын баримтчиг эргээд бидэн дээр стандартаа тийм ээ одоо бид 24 оны статистикаас харахад 44.8% нь олон улсын түвшинд төрсэн гэсэн ийм статистик байна. Бусад хувьд нь бас шаардлага хангахгүй мөгөөргүй
Тийм ээ, одоо Монгол улсад мөрдөж байгаа 6500 орчим стандартын одоо 44.8 нь олон улсын түвшинд. Гэхдээ бусад стандарт нь үндэсний стандартууд байна. Бас хоцрогдсон юм үгүй байгаа тань. Тэгэхээр энэ стандартчлалын баримт бичиг нь одоо шинжилгээ ухаан техник хөгжих тусмаа одоо магадгүй нөгөө пестицид гэж биднээс маш их ярьж байгаа. За тийм. Маш олон төрлийн одоо төмсний ургалтын явцад одоо ургалтын хурцгай, татгалтын урцгай янз бүрийн одоо бордоо хэрэглээ тэрний үлдэгдэл нь нөгөө стандартад байгаа нормосоо хэтэрсэн байж болно да тийм ээ. Ордон шавжийг устгах гэдэг ч юм уу тийм ээ. Шавжийг устгах гад. Тэгэхээр тэр пестицидийн үлдэгдэл гэдэг нь магадгүй одоо шинжилгээ ухаан хөгжснөөр маш олон болцсон байж болно шүү дээ. Тэрийг бид стандартчлалынхаа баримт бичигт одоо нөгөө 5 жил дурдамд одоо үзлэг хийгээ шинжилдэг ч гэсэн магадгүй одоо үлдсэн байж магадгүй. Тийм учраас нэгдүгээр стандартчлалын баримт бичгээ бид одоо олон улсын түвшинтэй нийцүүлэх үндэсний одоо аюулгүй байдлын хангалттай дээр бас нэлээд сайн болох хэрэгтэй. Нэгдүгээр стандартчлал асуудал. Хоёрдугаарт манай одоо нэгжийн үндсэн чир үүрэг сорилтын одоо лаборатори үйл ажиллагаа нөгөө стандартчлалын баримт бичиг норматив техникийн баримт бичиг тусгацсан шаардлагыг хангаж гэнэ үгүй юу гэдэг асуудлыг лабораторийн сорилт шинжилгээгээр нотолдог гэсэн үг. Одоо үнэхээр энэ тийм нотолдог гэсэн. Тэгтэл одоо яг хуу манай аймгийн одоо стандарт хэмжилсэн хилцээний сорилтын лабораторийн хувьд аваад үзэхээр одоо нөгөө пестицидийн үлдэгдэл мөн адилхан одоо хөгсмөсрөөс үлддэг токсины үлдэгдлүүдийг одоо шинжилж чадах нь 4.5% байна. Энэ 4.5% гэдгийг бид яаж гаргаж байгаа гэхээр 2014 онд эрүүл мэндийн сайдын тушаалаар ийм аюулгүй үзэлтийг Монголд үзнэ гэдэг ингээд чагсаалт байгаа байхгүй. Тэр чагсаалттай харьцуулаад үзэхээр ийм тав гарч байгаа юм. Тэгэхээр бид магадгүй одоо ингээд хэдийгээр шинжилгээ шаардлага хангаж байгаа ийм үзүүлэлтээр хангасан чинь стандартын шаардлагад нь одоо хангаж шүү гэдэг ийм дүгнэлт гаргаад өгч байгаа ч гэсэн зарим үзэж чадахгүй үзүүлэлтээр одоо шаардлага авахгүй байх магадлал их байна да гэдэг тийм асуудал байна. Бүсийнхаа өрөөнд ирэл да Сэлэн аймагт Архан уулан аймаг бас та нартай нэг бүс байгаа. Төв аймагт нэг бүс байгаа. Энэ хоёр дээр байгаа юунууд лабораториуд маань хэр байд юм бол Дархан Сэлэнгийн лабораториудын үед бол үрдрэний одоо бүр яг наривчилж мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой хэмжээнд үйл ажиллагаанд докторцсон. Одоо магадгүй манай үзээд байгаа үзүүлэлтийг тэдний дээр үзэхгүй манай үзэж чадахгүй байгаа үзүүлэлтийг тэд үзэж байгаа. Яг тоон статистиктэй мэдээллийн өнөөдөр бол би хараа хэлж мэдэхгүй байна. Тий. За ингээд би үргэлжлүүлээд ярих уу. Тэгээ. За 3 дугаарт нь 2 дахь асуудал ярьлаа. 3 дугаарт нь хэмжилзэн асуудал байгаа. Нөө чанарын дэд бүтцийн хэмжилзэн асуудал. Тэгтэл хэмжилзэн дээр одоо бид сорь шинжилгээ хийхдээ ч гэсэн тийм ээ тэр худалдаан дээр байгаа жин тухай дээр ч гэсэн одоо хэмжилзүүгээ маш зөв одоо хэмжиж байж тэр тоног төхөөрөмж нь үнэхээр шаардлага хангах зөв хэмжиж гэнэ гэдгийг нотолж байж сорилтын үр дүн үнэн зөв гарна. Тэгэхээр хэмжилзэн асуудал бүр суур асуудал маш чухал байгааз. Тэгэхээр лабораторид бол одоо бидний мэдэхгүй маш олон наривчсан тоног төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр тэр тоног төхөөрөмжүүдийн одоо үнэн зөв ажиллаж байгаа гэдгийг мөн одоо би түрүүнд дурдсан нөгөө хэмжлийн нэгж дамжуулалт гэдэг юмар хангадаг. Мөн одоо тэнд ажиллаж байгаа албаа агч нь өдөр тутмынхаа хяналтыг хийж авдаг байгаа. Тэгэхээр бид одоо нөгөө хэмжиж чадахгүй бол одоо хөгжихгүй гэдэг юм үг байдаг тийм. Тийм учраас хэмжилзэн бол ингээд маш чухал гэдгийг хэлэх байна. За түрүүнд би дурдсан 4-р нь тохирлын хэлгийн асуудал нөгөө бүтээгдэхүүний гэрчлэгээжлэх асуудал байгаа юм тийм. Энэ дээр би түрүүнд дурдсан байгаа хүний нөөцийн хувьд тоног төхөөрөмжийн хувьд хэмжих хэрэгслийн хувьд бүх талаас нь авч үзээд энэ бол тодорхой хэмжээнд шаардлага хангасан бүтээгдэхүүн байна гэдээ дотлоод гаргаж байгаа. Тэн дээр мөн хэмжилзэн орно, сорилтын үр дүнг ашиглана. Тэгэхээр 4-р асуудал бол энэ байна. Тэгээ энэ мөн одоо эдгээр ажил маань үнэн зөв явж байна гэдгийг эднүсийн чадах бол одоо боломжтой шүү гэдэг итгэмжлэлээрээ дамжигдаад бидэд одоо хүлээж зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Тэгээ эдгээр одоо бүрэлдэхүүн хэсгүүд нийлээ чанарын дэд бүтц байгаа. Тэгэхээр би өнөөдөр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ чанарын дэд бүтцийг хөгжүүлж байж тийм ээ илүү бүсчилсэн хөгжил одоо илүү үр дүнтэй хэрэгжих юмаа гэдэг миний бол хувийн үзэгээс тийм одоо байр суурьтай байдаг. Одоо би зүгээр багцаал бодож шүү. Ургац сураалтын үеэр бол одоо хаасаагүй одоо 3 аймаг гуруулал нэлийн одоо газар тариалангийн бүс шүү дээ. Тухайн одоо жишээл Сэлэнгт нь зөвхөн будага шинжилгээ стандартыг нь үзье. Төв аймагт төмсийг нь үзье. Бусад хүнсний ногоог нь бол Дархан уулан аймагт үзье ч гэдэг юм уу.
ингэдэг юм одоо нэг бүсчлэл гэдэг чинь нэг бие бинийгээ нөхөх ч юм уу, нэг бол одоо илүү сайжрах, томрох ч юм уу, ийм нэг юм харагдаж байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ тал дээр ер нь цаашдаа ямар байвал зүйтэй гэж бодоод байгаа юм? Ер нь бол төрийн үйлчлэгээ иргэдэд одоо хүртээмжтэй байх хэрэгтэй. Төрийн үйлчлэгийг авах иргэд ойр байх хэрэгтэй, тийм ээ. Тийм учраас магадгүй одоо дархантай ойролцоо манай сүмбэр байна. Тэр одоо аж ахуйн нэгжийн одоо иргэдэд бие бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулъя гэх юм бол одоо дархан руу очиод өгөх одоо боломж нь нээлттэй байдаг. Саяын таны хэлсэнчлэн магадгүй одоо мэдээж одоо нөөц хязгаарлагдмал тоног төхөөрөмжийг одоо нэлээ олон тэгээд одоо лабораторийн тоног төхөөрөмж бол нэлээд үнэтэй байдаг. Магадгүй 100 саяын тоног төхөөрөмжийг бүх аймагуд гэхээс илүүтэйгээр тархан дээр нөгөө нэг 100 саяын тоног төхөөрөмжийг сэлэнг дээр байрлуулад наривчлаад үзэх бас нэг боломж нь байгаа юм бүсчилсэн хөгжилтэй холбогдоод дээжээ явуулаад. Тийм дээжээ явуулаад тухайн одоо тийм ээ тийм байж болно. Ер нь бол болно. Зөв. За, таны хувьд стандарт хэмжил зүйн газрын хяналт шинжилгээ дотоод аудитын газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан хүн байна. Тэгэхээр ийм хүний хувьд бол хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын үндсэн чиг үүрэг нь юу байдгийг? За, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар нь одоо үнэн зөв бодит мэдээлэлээр холбогдох талуудыг хангах тийм ээ. Одоо ийм биш шүү. Энэ одоо болохгүй шүү, энэ болж шүү гэдэг талаас нөгөөтэйгөр ахиц өөрчлөлтийг авчрахад бодлогын баримтчгийн хэрэгжилтийг хангад ямар түвшинд байна вэ? Бид ингээд ажиллачвал илүү ажиллах байх шүү гэдэг төлөвлөлтөнд нь одоо мэдээлэлээр хангах, төлөвлөлтийг илүү сайн хийх ийм чиг үндсэн чиг үүргийг одоо хэрэгжүүлж ажилладаг байгаа. Хяналт шинжилгээ гэдэг нэг асуудал. Тийм үү? Үнэлгээ гэдэг чинь бас нэг өөр асуудал шүү дээ, тийм. Энэ хоёрын ялгааг нэг сонсогчдод тодорхой болгож өгвөл. За бид ер нь бол одоо сүүлийн жилүүдэд Монгол улс нөгөө Алсын хараа 25 руугаа чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлээд явж байна. Гүйцэтгэлийн удирдлагын үндсэн концепц гэх юм одоо бид төлөвлөлтөө зөв хийх, төлөвлөлтөөс одоо хэрэгжүүлэх, эргээд тэн дээр хяналт шинжилгээ явагдаж ямар байна вэ гэдэг төвшөнд үнэлэх, эргээд одоо сайжруулалтыг хийх ийм ерөнхий циклээр сайжруулалт хийж явагдах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид бодлогын баримтчгийн одоо хэрэгжилтийг хангахын тулд бидний төлөвлөлт ямар түвшинд байна вэ? Одоо төлөвлөлтийн дагуу бид явж гэнэ үгүй юу гэдгийг хянах энэ одоо ажил бол хяналт шинжилгээ гэдэг одоо нэр томьёонд дагуулагдаж байгаа. Эргээд одоо төлөвлөсөн ажил маань хэрхэн ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг асуудал бол үнэлгээний асуудал байгаа юм. Тухайлх юм бол одоо жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө гэдэг үзье л да. Тэгэхэд бид хагасчлаар бид ингээд төлөвлөгөө гаргацсан байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтний тэдэн хувьтай байна. Гэхдээ яг энэ арга хэмжээнд дээр бид төлөвснөөс өөр гажаад авсан байх шүү. Хугацааны хавьд ч гэдэг юм уу тийм ээ. Үнэлгээ бол жилийн эцэст нэг ийм үнэлгээтэй бид хэд ажилласан байна. Тэдэн хувьтай байна гэдэг. Тодорхой индикаторуудаар ингээд жишээ зарчдаг. Тэгээд одоо яг түрүүнд би гүйцэтгэлийн удирдлагыг хэлж байгаа тэр төлөвлөлтийг бид нөгөө смарт байх тийм ээ. Хэн хийх нь тодорхой, хизээ хийх нь тодорхой, цаг хугацаатай. Нөгөө шалгуур үзүүлэлтээрээ бид үнэлэх нь одоо тодорхой. Ямар шалгуур үзүүлэлтээр энэ ажлыг үр дүн яаж гарах юм бэ гэдэг нь тодорхой байх. Тийм ээ, хүрх түвшин нь тодорхой, суур түвшин нь тодорхой. Ийм байх хэрэгтэй одоо. Тэгэхээр энэ дээр хяналт шинжилгээ үнэлгээнээс гадна Монгол Улсын хэмжээнд засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан журам байдаг. Стандарт хэмжил зүйн газрын бас одоо 22 оны 99 дугаар тушаалаар батлагдсан журам байдаг. Энэ журмын хүрээнд бид хэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Хяналт шинжилгээгээр ч тэгж хийдэг, үнэлгээгээ ч ингэж хийдэг гэсэн үг. За нэг одоо юу гэдгийг байгуулагч гэдэг юм аж ахуйн нэгж дээр хяналт бол шинжилгээ болон үнэлгээ одоо ч сүүлийн үед чинь ингээд шүү дээ нэг хориглохоос илүү дэмжлэг тусалцаа үзүүлэх нь зүйтэй гэдэг. Тэгэхээр одоо энэ үнэлгээ гэдэг маань бол өөрөө тэр ч бас зарцуулагддаг л байлгүй. Нэг байгууллага юм уу нэг аж ахуйн нэгж дээр хийж байгаа хяналт шинжилгээ үнэлгээний хугацаа ер нь ямар хүн хугацаатай вэ? Бид одоо энэ хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын
газар гээд манай нэгжийн хувьд бол тэр аж ахуйн нэгж рүү очиж бол хяналт шинжилгээ хяналт шалгалт хийдэггүй гэсэн. Зөвхөн одоо стандарт хэмжилсэн газар би түрүүнд дурдсан 700 гаруй албаагчтай бүтэц зохион байгуулалтын 12 нэгжтэй тэгээ 21 аймагт салбарт эдгээр байгууллагууд болон эдгээр нэгжүүдийн үйл ажиллагаа гэхээр зөвхөн одоо гүйцэтгэлийн төлөвлөгөөр хязгаарлагдахгүй бодлогын баримт Монгол Улсын одоо урт хугацааны бодлого алсын хараа бусад одоо урт болон богино дунд хугацааны бодлогын баримтчгийн хэрэгжилт, хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт, одоо санхүүгийн үйл ажиллагаа буюу шилэн дансны ийм мэдээлэл гих мэтчлэн нэлээд олон 10 гаруй одоо үзүүлэлтээр гэх юм уу 10 гаруй чиглэлээр хяналт одоо шинжилгээ, үнэлгээ хийдэг гэсэн үг. Тэрнээс аж ахуйн нэгжүүдээр очиод бид бол одоо үйл ажиллагааг сайжруулах, үр дүн нэмэгдүүлэх дотоод хяналт гэж байгаа юм тийм ээ. За дотоод хяналт ийм дүнд шинжилгээ хийгээд үнэлгээ өгөөд ингэснээр одоо нэг эн чинь тодорхой хэмжээний үр дүнгууд гарч ах хэвээр шүү дээ. Энд чинь байгууллагын үйл ажиллагаа сайжирч ах хэвээр ч гэдэг юм уу, хамруулж байгаа, хурж байгаа хүмүүсийн тоон нэмэгдэх хэвээр ч гэдэг юм уу. Хяналт шинжилгээний үр дүнд ерөнхийдөө гарсан тийм эерэг мэдээллүүд нь юу вэ? За бидний хувьд одоо хяналт шинжилгээг бүтэц зохион байгуулалтын нэгжүүд дээр үнэлгээг мөн одоо хагас шинжилгээс хийхээс гадна журмаараа түрүүний миний дурдсан журам дээр аймагуд дахь стандарт хэмжилсэн хэлцэд нэг 2 жилд нэг удаа явцын хяналт шинжилгээ. Бүтэц зохион байгуулалтын нэгжүүдэд жилд нэг удаа одоо төлөвлөлтөөрөө ингээд явцын хяналт шинжилгээ хийдэг байна. Энэгээр бид юуг илрүүлдэг вэ? Мэдээж одоо стандарт хэмжилсэн газрын даргын тушаалаар удирдамж батлагддаг ба юуруу чиглэж үзвэл бидний одоо ажлын үр дүн илүү байх вэ? Эргээд тэр одоо орон нутгийн стандарт хэмжилсэн хэлцээ үр дүн яаж нэмэгдэх вэ гэдэг. Тэгээ сүүлийн жилүүдэд бид бол одоо үндсэн чиглэлгийн буюу одоо нөгөө түрүүний мэндийн хэлээд байгаа чанарын дэд бүтц үндсэн чиглэлгийн ажил нь ямар байна? Хуулиар олгогдсон чиглэлгээс гадна бодлогын баримтчийн хэрэгжилт ямар байна? За мөн архив албан хэрэг хөтөлтийн үйл ажиллагаа нь ямар байна? Гарч байгаа нөгөө тушаал шийдвэр нь үнэхээр одоо хууль эрх зүйд нийцэж гэнүү гих мэтчлэн ийм шалгуур үзүүлэлтээр нэлээд яваад байна. Энэ хугацаанд бид одоо хяналт шинжилгээний болон үнэлгээний үр дүн дээр бид хамгийн их сүүлийн жилүүд төлөвлөлтөөр бид нэлээд төлөв анхаарсан. Хуулиар хүлээсэн бидний үүрэг байгаа төлөвлөлтөө зөв хийгээч гэдэг. Энэ дээр бол одоо стандарт хэмжилсэн газрын захиргаа удирдлагын одоо нэгжтэйгээ хамтраад орон нутгийнхаа стандарт хэмжилсэн төлөвлөлтийг одоо хяналт шинжилгээ хийгээд ийм шалгуур үзүүлэлтийг тогтоох юм бол эднээс ийм хөрөх төшинг судалгаагаар үндэслэл тавих юм бол илүү одоо үр дүнтэй ажиллах юм байна гэд. Тэгэхээр төлөвлөлтөндөө анхаарсныхаа үр дүнд би тэгэхэд сүүлийн жилүүдэд одоо шалгалт баталгаажуулалтаас гадна шалгалт тохируулга гэдэг асуудал байдаг. Тэгээд 21 аймагт стандарт хэмжилсэн нэг 15 6 нь одоо шалгалт тохируулга гэдэг одоо ажлыг хийсэн байна. Мөн би төлөвлөлтөө бол одоо тодорхой хэмжээнд мэдээж бүрэн хангалттай төгс гэж юм байдгүй тодорхой түвшинд дахид өөрчлөлтийг бий болгосон. Мөн одоо шадар сайттай болон аймгийн засаг даргын гурвалсан гэрээ байдаг. Энэ дээр бид одоо нөгөө цэцэдрагаас дэмжлэг авах үүднээс тоног төхөөрөмжийн асуудлыг нэмэгдүүлээч. Хүний нөөцийг сургаач гэдэг асуудал тусгасны хүрээнд бол орон нутгийн стандарт хэмжилсэн хэлтс маань сүүлийн жилүүдэд нэлээд хөрөнгө оруулалтыг одоо аймгийн засаг даргаас төсөл хөтөлбөрөөр ягаад одоо үйл ажиллагааныхаа цар хүрээгийг нэмэгдүүлж байна. Гэх мэтчлэн амжилтчууд мөн одоо гадаад харилцааны чиглэлээр стандарт хэмжилсэн газрын хүрээнд хэвэл гадаад харилцааны чиглэлээр бас нэлээд одоо үр дүнтэй ажлуудыг хийгдээд гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлууд нэлээдгүй хийгдэж байгаа. Стандарт хэмжилсэн газрын одоо олд амжилтыг бий ярихаас илүүтэйгээр бүтэц зохион байгуулалтын нэгжийн удирдлагууд энэ одоо нэвтрүүлэгт оролцоод нэлээд сайн дэлгэрэнгүй ярьж байгаа. Тэр амжилтуудыг өөртөө ингээ яриул илүү надаас одоо хүнд урсан байх хаа гэж бодож байна. Би ингэж бодож байна л да. За одоо тав тэрийн ярилцах хугацаа бол нэлээд өгөж байгаа. Тэгэхээр би орон нутгийн ялангуяа тэр нь Төв аймгийн стандарт хэмжилсэн хэлтсийн дарга оролцож байгаа гэвэл одоо бодоод тахлаа ер нь ингээл тойрол бидний Улаанбаатар хотыг хүнсний ногоогоор хангаж байгаа ч тэр ойрхон өдөр тутмын малын гаралтай бүтээгдэхүүнтэй мах сүүч гэдэг юм энэгээр хангахад бол Төв аймаг хамгийн нэгдүгээр фронтонд байж байгаа. Бид нар одоо юу гэдгийг Төв аймгийн мал одоо эрүүл байвал бид нар баг эрүүл хүнс хүртэх гээд байгаа юм шиг болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг энэ малын гаралтай бүтээгдэхүүн ч юм уу одоо бусад юу төмс хүнсний ногооч гэдэг юм уу энэ дээрээ бол ер нь
хэдэн хувийг нь бид нар шинжилээд за энэ бол ямар ч асуудал байхгүй те одоо санаа зовх зүйлгүй шүү гэдэг ийм баталгааг гаргаж өгч чадж байгаа юм болоо зүгээр. Энийг бол тоо баримттай хараахан хэлж чадахгүй байна. Гэхдээ манайх одоо Төв аймгийн хувьд сүс үн бүтээгдэхүүний нэг одоо Улаанбаатар хотын иргэдийн нэг 22% хангаж байгаа гэдэг судалгаа байна. За томоохон үйлдвэрүүд сүү хувьцаат компани ч юм уу, Апо дээрээ ч юм уу том компаниуд бол одоо фермертэй буюу Батсан бүр жаргаланд тийм ээ Борнор сумдын өөрсдөө явцыг авч тавьсан байдаг шүү дээ. Танкнуудаа гэрээ байгуулаад тэдгээрийн сүүгэл судалгаатай, шинжилгээтэй, өөрсдийнхээ өдөр тутмын хяналттай аваад эдгээр одоо фермерийн үед бол ямар ч асуудал байхгүй 100% итгэлтэй байж болох байх. Жижиг нөгөө нэг одоо малчид байна тийм ээ гараас гарч хилчиж байгаа ийм одоо сүүнүүд байна. Энэ дээр одоо мал эмнэлгийн газраас одоо судалгаа авахд нэг жилдээ нэг 3,000 үхрийг л одоо процессорын шинжилгээнд хамруулж чадж байна гэдэг ийм тоо баримт байна. Тэгэхээр энэ бол одоо хангалтгүй тоо тийм ээ. Манай Төв аймгийн хувьд бол мал одоо малын тоотлогоогоор устдаа нэлээд дээгүүр одоо байдаг аймаг байгаа. Гэхдээ тал хэрийн бүсийн хувьд бол одоо бүрэнч гэдэг юм уу Улаанбаатар хотын хэрэглэгчдийг хангаас илүүтэйгээр өөрсдийнхөө одоо сумынхаа ирээдийг хангадаг наашаа одоо борлуулалт их боломжгүй байдаг. Магадгүй одоо бид цаашдаа Төв аймгийн одоо бодлогын баримтчийн хүрээнд одоо энэ процессорын шинжилгээнд бүх үхрийг хамруулъя гэдэг ийм бодлого байгаа байх. Энийг бол би мэдэхгүй байна. Тэгвэл ер нь бол цаашдаа эрүүл малаас эрүүл хүнс гэдэг учраас таны хэлсэнчлэн ер нь бол бид процессорын шинжилгээнд ядаж бүрэн үхрээ хамруулчих ийм одоо шаардлага хэрэгцээ байна л гэж харж байна л да. Зөвхөн стандарт хэмжил зүүн газар шилтэй тийм ээ. Зооны зөвчин судлалын төв мал эмнэлгийн хүрээлэн ингээл одоо зөндөл юмнууд хамтарч ижил хийгддэг байлгүй. Би зүгээр л нөгөө нэг бидний Улаанбаатарчууд бидний хүнсний нэлээд хувь нь бол одоо ингээд шууд Төв аймгийн иргэдийн гар дээрээс бид нар төрж ирж байгаа. Өөрсдөө ч гар дээрээс борлуулдаг цэгүүдтэй шүү дээ тий. Шангаар сүү зардаг тийм цэгүүд байгаа. Бид нар ч нь бол яг тийм нэг юу гэдгийг нөө сүтэ цагаа угаас сурцсан хүмүүс учраас ер нь л тий шингэн сүү авъя гэдэг ингээд бас тийм хөвшцэн шүү дээ. Аваад цагаас үлдээд хөвшцэн хүмүүс байдаг. За одоо бидний ярилцлагын цаг бол өндөрлөх тунд өгсөн байна. Таны зүгээс Төв аймгийн стандарт хэмжил зүүн хилтэс энэ жил хийсэн за одоо эх жилүүдэд хийх гэж байгаа томоохон төлөвлөгөө онцлог зүйлс байвал хэлээч. За 2024 онд би түрүүнд хэлсэн сүүлийн жилүүд үйлчлэгээний баталгаажуулалтаараа бид 21 аймгаас тэргүүлсэн байна. За мөн одоо Төв аймгийн стандарт хэмжилцөө хэлцээ үед ер нь Төв аймгийн үед нөгөө статистик мэдээлэл хамгийн чухал байдаг. Тухайн үйл ажиллагаа ямар түвшинд яваад байна. Түүхэн цаг хугацаанд ямар үйлчлэгээ нэмэгдсэн байна, хасагдсан байна. Тэгэхээр 21 аймгийн стандарт хэмжилцээ хэлцээс манай аймгийн хувьд бол үндэсний статистикийн газрын вебсайт дээр одоо статистик мэдээлэл сар болгон байршуулдаг. Энэ бол одоо нэлээд үлгэр жишээ ажил гэж миний хувьд бол харж байгаа. За одоо 2025 онд бид үндэсний бичгээр буюу хос бичгээр одоо Монгол улс албан хэрэг хөтөлтөд хөтлөө явж байна. Төв аймгийн албан хаагчдын хувьд 20 албан хаагч хориулаа одоо үндэсний бичгээр уншиж байна. Мэдээж одоо компьютер дээр бичих одоо хэрэглээ бол бас төдийлөн сайн биш. Тэгээ бид энийг гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө бүх албан хаагчдын унших чадварыг 10% нэмэгдүүлнэ гэдэг тухайн албан хаагчийг одоо нөгөө Монголын өв соёлын баяраар бид бас арга хэмжээ зохион байгуулаад албан хаагчдын дунд тухайн албан хаагч хэдэн үг уншиж байна минутанд. За энийг гүйцэтгэлийнхаа төлөвлөгөөнд нэг 10-20% нэмэгдүүлье гэдэг ийм төлөвлөлтийг явж байна. Энэ маань одоо миний хувьд цаг үе болсон бас Монгол улсын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх төвхөнтэй ажил юм болов уу гэж бодож байна. За 24 онд мөн одоо стандарт хэмжилзөө хэлтс маань аймгийн засгийн тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээнүүдэд тийм ээ одоо нөлөөллийн аянуудад нэлээд сая идэвхтэй оролцоод Монгол бичгтэй хамт олон за тэр нөгөө эрүүл мэнд хөдөлгөөн гэдэг дандаа тэргүүлсэн юм амжилттай байсан байна 24 оны үед. За 25 оны хувьд бол бид зохион байгуулалтын нэлээдгүй арга хэмжээ аваад явж байна. Манайх нэлээдгүй орлого төвлөрүүлдэг аймаг. Одоо ер нь бол хэлцүү. Тэгэхээр бүх албан хаагчтай кодтой болгосон орлогын төлөвлөлтийг нэгтлэнгийн ачааллыг багасгах гээд за мөн одоо аймгийн хэмжээнд ERP систем ашиглаж байна. Энэ ERP системийнхаа одоо дагуу бид нэлийн одоо ашиглах тал дээр нэлийн төлхөө ажиллаж байна.
За мөн цагийн менежмент буюу цагийг үр дүндээ ашиглах энэ тал дээр бас нэлээд төлхөө ажиллаж байна. За бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бас ажиллаж байна. Нөгөөтэйгөр бид байгууллагын соёл тийм ээ хамт олныг бүрдүүлэх тал дээр бас судалгаа аваад энэ дээрээ дүн шинжилгээ хийгээд албан хаагчдаа бас нэлээд чадваржуулах тал дээр ажиллаж байна. За бүсчилсэн хөгжилтэй уялдуулаад бид одоо лабораторийн тоног төхөөрөмжийг тийм ээ байгууллагынхаа одоо үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх талаар бас судалгаа хийгээд нэлээдгүй ажлуудыг хийж байна. Яг одоо бид ажлын байр хүний нөөцийн хувьд нэг үйл ажиллагааныхаа цар хүрээг нэг одоо хэрвээ тоног төхөөрөмжөө бид бас тодорхой хэмжээгээр дэмжлэг авч чадах юм бол нэг 30% нэмэгдүүлэх боломж байна гэж харж байгаа. За баярлалаа. Өнөөдрийн дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ын зочны цаг энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай зочны хойморт стандарт хэмжил зүүн газрын Төв аймгийн стандарт хэмжил зүүн хилцээний дарга отхон цэцэг ирж оролцлоо. Өөрийнхөө аймгийн хилцээний талаар мөн одоо бүсчилсэн хөгжлийн талаар за мөн одоо хяналт шинжилгээ үнэлгээний газрын талаар маш сонирхолтой дэлгэрэнгүй яриа өгсөн танд маш их баярлалаа. За та бүгд ч гэсэн маш их баярлалаа. За. Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын эмчил радио 88.3